За та бүхний амрыг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлүүлж байна. Хар хүн ном 17 дугаар бүлэг харуулсал 6 дугаар хэсэг. За энэ өнөөдөр ийм дөрвөн нүүр юм уншина гэж жоохон хэцүү байна л да. Тийм учраас жоохон нэг тийм нэлээд удаан унших байх. Жоохон нэг тийм тайван сууж агаад ингээд уншчмаараа нэг л удаан үргэлжлэх байх. За энэ харуулсал гэсэн сэдвийг цааш үргэлжлүүлэхийн тулд Гарудагийн домогтой танилцах хэрэгтэй болно. За өмнө нь яаж одоо юу гэдгийг буддын шашин орж ирээд Гарудагийн домгийг яаж одоо тайлбарлаж одоо юу гэдгийг өгүүлж байсныг би мэдэхгүй байна. Юудсан одоо юу гэдгийг интернетэд байгаагаар нь би Гарудагийн домгийг орчуулаад та бүхэнд төлөвлөж байна. Гаруда төрсөн хийгээд яагаад Индра бурхантай тулалдсан домог оршвоо гэж байна. За Гарудагийн домог нь зөвхөн Гарудагийн домог биш. Индра бурхантай холбоотой домог, өөрөөр хэлбэл аянганы бурхантай холбоотой домог юм а. За нэг зураг тавьсан байна. Одоо ойрхт орнод буюу Месопотамийн бурхтууд байна тийм үү? Анзу, Бэл буюу Баал бурхан хоёр тийм үү? Гэтэл чин энэ Гарудагийн домгийн одоо бааtruуд нь яг ийм дүр төрхтэй гэх гээд байна. Тэгэхээр Гаруда байна, Индра байна. Тэгэхээр та нарын төсөөлөлд одоо юу гэдгийг үр суулгахын тулд ийм зургийг тавьж байгаа маа. За домгийг довчоор өгөөлүүл гэж байгаа. Довчоор өгөөлж байгаа шалтгаан нь болохоор зарим нэгэн деталууд нь хэрэггүй юм шиг эсвэл нөгөө нэг энэ богинохон болох гэдэг байхгүй юу. За эртээр цагт Кашапа гэж байгаа. Үрийн заяа дуудах, гал голомт залгаах, мөргөлийн түүдэг асаахаар зар тавьсанд. Олон Дева бурхад тухайн түүдэгт зориулан түлээ мод авчирж гинэ. Тэдний дунд бурхтын хаан Индра том шургааг мөрөн дээрээ үүрээд явж байв. Тэрээр үхрийн мөрөнд унаад тэр шавартна. Гарч чадахгүй зовж байгаа хідэн Балахилия нарыг олж хараад Балахилия гэдэг нь жижигхэн одоо хүмүүс. Тэдний барьж аваа хатсан навч модны үрцгийг хараад хөх инээд нь хөрч ийм юмнууд бас үр удам гэж явдаг ха гэжээ. Өөрөөр хэлбэл энэ хулгамд хорхоо шавьчнаас үр удам гэж юу энэ шилчгэнсэн амьтад юу үр удам гэж юу ямар хэрэгтэй юм бэ гэсэн шиг юм болж л тээ. Тэр Балахилия Индраг сонссон байна. Индра чи бурхтын хаан их хүчтэн байж болно. Бусдыг үл хүндэтлэгч бардам чамайг даруухан болгож байр суурийг чинь солих чамаас 1000 дахин их хүчтэн бид дуудаж чадна гэд барьж аваа түлээгээ асаагаад бясалгал үйлдэж байна гинэ. Одоо нэг юм ламнар галсгаал будамуудад цацад идэхтэй адилхан тиймэрхүү юм хийж байгаа хгүй юу. Индра энэ явдлын тухай эцэг Кашапад нэг ийм эрхийн хуруунаас томгүй хідэн мэрэгд намайг харааж байсан. Тэгээд тэр нэг хүчтэн ирнэ гэж ярьж байсан энэ хэр үнэн зөв юм бэ гэж асууж байхгүй юу. Тэгтэл чин аянганы эзний албан тушаалыг Брахман чамд өгсөн. Бүтээгч бурхан Брахман өгсөн хорвоо ертөнд сүрж дахин докторчхоос нааш тим юм болохгүй. Нэг л тим болохгүй шүү дээ. Яаж аянганы эзнийг солихын ч гэдэг юм тийм. Кашапа явж үхрийн мөрөнд унаад гацчихсан байсан тэдгээр Балахилия нарыг гаргаж өгөөд хүүгийнхаа өмнөөс өөрчлөлт гуйжээ. Тэгэхээр энэ Кашапа бурхан нэлээл ёс төртэй сайхан зантай нэгэн юм шиг байна тийм үү. За та нарын мөргөл Брахман бурханы бүтээсэн хорвоо дэлхийд дэмий сүрэл үүсгэх бусуу гэж анхааруулжээ. Гэхдээ тэд нэр тийм үү. Нэгэн цагт хүүтэй өрсөлдөх хүчтэн ирнэ гэж анхааруулжээ. Хин нэгэн ирж одоо өнгөрсөн бид нар ингээд залбирлаа хийцэн өнгөрсөн одоо нэг хүчтэн ирэхэр болгоцсон шүү гэж. За бүтээгч бурхан Кашапа түүнд үйлчилсэн шуудын эзэгтэй Вината могоонуудын эзэгтэй Кадрунарт талархаж за яаж үйлчилсэнийг нь мэдэхгүй байна. Хувцас сунарын угаас юм уу гэрт юу лээ? Кашапа бурхан нь байшин дамжирдгүй шиг л юм тийм. Ямар нэгэн байдлаар үйлчилсэн байна тийм үү? Юу хүсэж байгааг нь асуужээ. Тэд үр хүүхэдтэй болгож өгөхийг
хүсжээ. Кашапа бурхан ямар хүүхэдтэй болмоор байна вэ гэж асуусанд Кад руу мянган наага могон хүүхэдтэй болмоор байна. Ис наага буюу снека гэхгүй могоо тийм үү? Наага манайхаар наажээ гэдэг юм уу? Ис наажээ гэвэл снек гэдэг могоо гэхгүй. Харин Вината Кадругийн мянган хүүтэй тэнцэх хүчтэн 2 хүүтэй болмоор байна гэж хүссэн тул тус тусын хүслийн дагуу болгоод бясалгалын ойруугаа буцжээ. За Вината Кадру нар Кашапа бурхны эхнэрүүд гэж нэрлэгдэх болов. Тэгэхээр нэг бурхнаас хүүхэдтэй болцсон юм чинь тэгэл эхнэрүүд нь байж таарах нь ш тийм үү. Вината Кадру нар гэр гертэ очиод Кадру 500 Вината 2 өндөг гаргав. Тэгэхээр 2 өндөг гаргаж ийна гэдэг чинь Гаруда ихэр юм байна. Нэг тийм ихэр дүүтэйч гэдэг юм, махтач гэдэг юм. Ер нь ихэр гэсэн үг. 500 жилийн дараа Кадругийн өндөгнүүд хагарч том жижиг олон төрөл могой төрж гэр оронд нь бөөн баяр хөөр болж байна гинэ. Харин Винатагийн гэрт 2 өндөг хагарахгүй байсаар л байв. Вината хүлээж тэсэлгүй, чадалгүй. Нэгийг нь хагалж үзвэл дотроос нь нэг хүү гарав. Хүүгээ Аруна гэж нэрлэв. Харамсалтай нь хүүн хөлгүүд төржээ. Тэр хөлгөө төсөн мөртлөө ингээд нисэж яваад байгаа юмыг бирд гэдэг. Бирд нь болохоор англи хэлэн дээр шувуу гэсэн үг. Манай монголоор болохоор нэг тийм ичид амьтан бирд, англи хэлэнд зүгээр л шувуу гэсэн үг. Тэгэхээр нэг тийм Аруна гэд бирд төрдөг. Аруна залуу ир болж өсөөд ихтэй дэвчээртэй байж дүүг минь бүрэн бүтэн төрхийг хүлээгээрээ гэж зөвлөд ажил хайхаар гэрээс явжээ. За одоо хоол олж идэх хэрэгтэй л байдаг бах тийм үү. Тэгэл нэг ажил хайгаал явна бурхтууд хүртэл тийм байдаг вэ штэ тийм үү. За Аруна явж нарны бурхан Сурьягийн тэрэгний хөтөж болжээ. Сурья гэсэн энэ үг нь орос хэлэнд Зарья гэж байдаг. Өөрөөр хэлбэл нарны туяа байдаг баа. Яг нар биш, зүгээр нарны гэрлийг Зарья гэдэг. Манай монголоор Асра болно тийм үү. За дахиад 500 жилийн дараа хүч төгөлдөр Гаруда төрөв. Гаруда төрөх үед төрхөн зур түүний биенээс гал нарны гэрлээс илүү хурц тийм хүчтэй гэрэл цацарч байжээ. Удалгүй тэр гэрэл унтраад алга болов. Энэхүү хүчтэй гэрлийг галын бурхан Агни, орос хэлэн дээр Огнич гэдэг мэдрээд хорвоо дэлхийд нэгэн хүчтэн төрөв хэмээн бусад дева нартаа анхааруулв. Тэгэхээр энэ айгуу сэжигэн байгаа байхгүй, нэг хүчтэн төрсөн энэ хүчтэн дарга хэмжээ авах хэрэгтэй юм биш үү гэж байгаа шиг тэгэж анхааруулж байгаа байхгүй. Дева нар Гарудаг очиж үзээд энэ хүүхэд нэг их хүчтэй биш шиг гэж шинжээд зүгээр орхив. Хүү төрсний баяр хүргэе гэж Кадру Винатага герт нь ирж цай уухыг хүсчээ. Тэгээд мөрөөдөө тоглож энэ зарим одоо энэ домгийн одоо юу гэдгийг төрөлд тийм үү, энэ Гарудагийн домогч янз бүрийн төрөлтэй юм байлаа. Тэр нэг юм могоо шат гэсэн нэг юм шоу хайдаг тоглоом тоглосон гэж яриад байгаа байхгүй. Гэтэл чи өөр юм байлээ. Индра бурхны сүүн далаагаас гаргаж авсан 8 толгойтой үч чай хаш равас морины сүүл ямар өнгөтэй вэ гэж мөрийцв. Вината гадарлах тул тэр жигүүртэн шувуу тэнд очиод үдцсэн гэдэг байхгүй. Цагаан гэж. Харин Кадру хар гэж мэлзэв. Хожигдсон нь гэрийн боол болохоор тангараг тавива. Кадру үсний ширхэг шиг тийм маш нарийнхан үсний ширхэг шиг могой хүүхдүүдтэй хүч чай хаш равас морины сүүлийг бүрххийг тушаажээ. Тэд нар дева нарын оронд очиж чадахгүй нь дээр ээжийнхээ хүссэн хүсэлтийг ихэндээ буруу явдал даармаг зөрчиж байна. Даармаг зөрчмөөргүй байна гэж татгалзжээ. Харин Кадру ихэнхээ хүслийг биелүүлдэггүй ямар хүүхдүүд юу н байд юм бэ?
Юун даармаа, юун хууль вэ? Та нар миний хүслийг биелүүлэхгүй юм бол галд золиослон шүү гэж байгаа. Ингээ гал руу шитчих шүү гэж. За тэгэхээр ээжийнхаа уур хилэнгээс болоод тэр хүүхдүүд нь ээжтэй туслахаар болчихж байгаа юм. Тэгээд кад руу Вината дээр сууж хамт Дева нарын орон Дева Лока манайхаар Дева жин нисэн очиж Үч чай хаш равас морины сүлийг очиж харжээ. Энэ үч чай хаш равас морь гэдэг энэ одоо юу гэдэг 8 толгойтой морин манай нөгөө нэг 8 шарга гэдэг шиг аянганы эзний заримдаа ундаг тэр морин юм байна. За очиж харсан байна тийм үү. Тэгсэн чинь Кадругийн хүүхдүүд бушуухан хөдлөөд морины сүлийг бүрхээд авсан байна. Ийхүү Вината мөрийгөө алдаж гадаа гарах ирэхгүй Кадругийн герт зарцлагдах болов. Мөн Гаруда могоонуудыг олон орноор аялан жуулчлуулдаг ажилтай болов. Энэ ажил нь түүнд их ядаргаатай санагддаг байв. За Гаруда эхийг өөрийгөө боолчлолоос чөлөөлөхийн тулд юу хийх хэрэгтэйг Кадругаас асуувал. Кадру Тэнгэрийн орон Девалокод байдаг Сомака уулын орой дээр хадгалагдаж байгаа Дева нарт урт нас мөнхийн амьдрал өгөгч ус Амертаг авчирч чадвал ихийг чинь эрх чөлөөтэй болгоё гэжээ. Энэ Амерта гэдэг үг нь англи хэлний immortal гэсэн үгтэй холбоотой мөнхийн гэсэн утгатай тийм үг байдаг. Амерта тийм мөнхийн ус ихгүй юу. Тэгэд манай Монгол орнын одоо Гарудагийн домгоос болоод нөгөө мөнхийн ус байвал яан маань л ээжтэй өгөх юмсан ч гэдэг юм. Тиймэрхүү дуу мөн байдаг санагдах юм. За Гаруда үүнийг ээжтэй дуулгаж Деванар хүчтэй. Одоо Гаруда тухайн үед Деванартай тэнцгэр хүчтэй биш байлаа. Хүүн яавал дээр вэ гэж асуувал ихэн Боролоко оронд очиж эцэг Кашапагаас арга асуу гэж зөвлөв. Гаруда Боролокод нисэн хүрвэл ан амтэн өвс ургамал нь авраг том тул мөн авраг биетэй Гарудад гэртээ байгаа юм шиг санагдаж байна гинэ. Гаруда эцэг Кашапаг олж уулзаад хүсэл зоригоо хэлжээ. Кашапа чи Дева нартай тэнцэхээр хүч чадалтай болмоор байгаа бол эндээс Дева Лока орох замд тааралдах нууранд хоорондоо хэрүүл тэмцэл хийж яваа авраг яст мэлхий Випхавасу авраг зан Супратика нарыг барьж ид гэжээ. Тэгэхээр нэг юм энэ ууланд ургаж байгаа ногоог идгээгүй байгаа хгүй. Тэр амтны мах очиод идвэл чи одоо юу гэдгийг нэг юм булчинтай шүрмстэй лаг олно гэсэн маягаар хэлж байгаа юм. За тэгэхээр Гаруда болохоор цагаан хоолтон биш байх нь шүү дээ. За Гаруда шиг хүчтэй байвал мах идцгээ. За Гаруда нууран дээр очиж Ястмилхи заан хоёрыг барив. Зүгээр л очиад алчиж байгаа хгүй. Тий. Гарудагийн үүсгэсэн салхинаас болж олон мод унаж тухайн газар эвдрэл сүрэл болов. Модны мөчөрт дарагдаад байсан Балахилия нар нөгөө мөн жижигхэн эрхээ хурууны чинээд тэр нэг юм юунууд бясалгал нэг ламнар шиг юмнууд тийм үү. Нар тэднийг аврахыг хүсчээ. Биднийг авраач гэж. Гаруда тэднийг авч эцэг дээрээ очив. Кашапа Балахилия нараас хүүгийнхаа өмнөөс уучлалт гуйв. Одоо хоёр дахь уучлалт гуйж штэ. Балахилия нар Гарудаг адислаад Гимлан улсын зүг явцгаав. Гаруда цэвэрхэн газар болж заан яст мэлхий махыг идэж дуусах тэр цаг мөчид Дева нарт муу зүн совин мэдрэгдэж байна гинэ. Тэгэхээр энэ мэдрэмжтэй нөхдүүд ихгүй. Тиймээс тэд зүтгэлийн эзэн Бархас байд гэдэг нь болохоор нөгөө Ромын эзэнт улсын хамгийн дээд бурхан Юпитер баха тий Юпитер. Тэгэхээр Ромын эзэнт улсын эцэг бурхан нь зүтгэлийн бурхан байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэд нэр ингээл зүтгэдэг гэдэг. За Бархас байд дээр очиж юу болох ямар нэгэн аюул ирж байгаа эсхийг асуужээ. Бархас байд Юпитер тийм үү мэргэлж үзээд нэг хүчтэн ирж Амертаг авах гэж
хамгийн их зүтгэж байна гэж байгаа. Хин хамгийн их зүтгэж байна? Юу зүтгээд байна? Энэ ойролцоо хамгийн их зүтгэж одоо юу гэдгийг хүсэл бодоо зүтгээд байгаа юм байна уу гэж мэдэрэгдэхий чи гэж аахгүй. Тэгэхээр чин нэг зүйл Америтаг авах гээд ихэд зүтгэж байна гэдээ мэдчихэж байгаа. Тиймээс Дева нар зохих арга хэмжээг авч Америтаг манах болов. Гаруда явж их шорон салхитыг дээж харанхуй болгосонд нар сарны Дева нарч орчныг гэрэлтүүлж чадсангүй. Америтаг манаж сууга Тэнгэрийн эрх цэргийг хол хийсгэж ийм дараг хид дэлсээ давв. Одоо шуурганаар дамжуулаад ингээд зохиод авчиж байхгүй. Юм харж чадахгүй тул энэ дараа зүгтах шийдвэр гаргав. Гаруда Америтаг хадгалж байгаа газарт асаж байгаа галыг унтраах гэж илдвэр оролдсон боловч тэр гал унтарсангүй гин. Гаруда олон толгойтой болоод тэр гал руу үлээж үздэг гэж байгаа. Тэгтэл унтрахгүй л байсан. За Гаруда гаслан энэ хорвоод сайнны төлөө яваа нэгэн ялах учиргүй юм уу химэн хашгирвал тэтгэгч бурхан Вишну гарч ирээд чи надад залбирвуу гэж асуув. Гаруда их эзнийг таниад мөргөн ёсолж ариун хэрэг зөргөө хэлжээ. Би ихийг боолчлолоос аврах зоригтлогтой яваа. Энэ галыг унтрааж дотор байгаа Америта усыг олж авахд минь та туслаач гэвэл Вишну бурхан би чамд арга зааж өгвөл надад үйлчилж байхаа амл гэвэл Гаруда хүлгэн болж хүссэн газарт нь хөргөн өгч хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлж байхаар амлав. Вишну энэ галыг унтраах амархан. Хүний орчлонгийн далаагаас ус зөөж авчирвал унтрааж болно гэж зөвлөсөн ёсоор энтхэгийн далаагаас ус амандаа зөөж ирж гал дээр тусаавал ариун гал унтрав. За тэгэхээр чин Тэнгэрийн оронд одоо юу гэдгийг ариун гал байдаг. Тэгээд тэр тийм амархан унтарчдаггүй юм байна. Гэтэл чин жоохон бохир усаар угах ус дээр насгах хэрэгтэй. Тэгэхээр чин энтхэгийн далаа нэг тийм ариун эд биш юм шиг энэ домогт ярьж байна. Тэгэхээр чин тэр зүгээр л энгийн голын усан дээр ариун гал асаал тэгэл унтарчдаг юм тийм үү. Тэгэхээр тэр нь нууц واخгүй. Тэр нь одоо их нууц байсан байх тийм. Харин галын дотор төмөр хүрд эргэж байв. Гаруда тэр төмөр хүрдийг давж гарч чадахгүй. Гар хуруугаа хэрчүүлчих гээд байна гин. Гаруда гаслан энэ төмөр хүрдийг эвдэж чадах хин нэгэн байвал хүсснийг нь хийж бүтээж өгье гэж хашгирвал Бурхтын хаан Индра гарч ирээд нөгөө нэг зодуулсан Индра чинь гарч ирээд Гарудаг очроор нэг нэргсэнд Гарудагийн нэг өд унаж байна гин. Энэ одоо ямар ч тайм гэдэг нэг тийм урт юм бас байсан л да. Одоо юу гэдгийг наад очир чинь надад юу ямар ч юу ч мэдрэгдүүлсэнгүй юу игээд байгаа юм байж гэдэг юм тиймэрхүү юм хэлсэн гээд байгаа юм Гаруда. Тэгэхээр Индра дийлэхгүй гэдгийг мэдээд ирээдүйд анд нөхөр байж Америтаг түүнд үлдээхийг хүсв. Энэ чинь миний ус чи миний энэ Америтаг надад үлдээ гэж байгаа хгүй. Тэгэхээр энэ төмөр хүрдийг би чамд бут зохиж өгвөл чи надад Америтаг өг гэж байна гин. Индра тэгж байхгүй. Тэгэхэд Гаруда би энэ Америтаг кадрууд өгч ихийг аврах ёстой. Би танд өгч болохгүй гэжээ. Харин Индра түүнд арга зааж би чиний ариун зорилгыг мэдлээ. Чи одоо сайн хүслийн үйлээр л ийм хийж явах юм байна. Чи юу гэдгийг хорон муу санаж энд ирээгүй юм байна штэ. Америтаг кадрууд өгөхөөс өмнө ихийг эхлээд суллуулж ав. Америтаг газар тавиад мөргөл үйлд гэж кадрууд хэл. Тэгэхээр тэр мөргөл үйлдэхийн тулд тэр янз бүрийн бэлтгэл хангах хэрэгтэй байдаг юм байна. За би тэр хооронд кадруугаас өөрөө Америтаг авчихнаа. Намайг юу н заагаад тэр одоо юу гэдгийг тэр могоонуудыг л надад заагаад өгчих гэж аахгүй юу. Хүрдийг эвдээд дотор нь орвол Америтаг хоёр авраг могоо манаж суусныг Гаруда алж идижээ. Тэгэхээр ингээд нэг юм бурхтын хэрүүл дунд одоо юу гэдгийг тэр цэрэг цагдаач гэдэг юм уу нэг хоморгонд өртчихийдэг манаач харуул гэсэн юмнууд байдаг байхгүй юу. Тэднийг хийнж одоо юу гэдгийг дурсахгүй гэдэг. Тэгээд ариун усыг авч кадруу дээр очив. Энэ тэр ариун ус гэдэг юм нь болохоор буддын шашны 8 дахлын нэг инх амгалангийн алтан бөмбөг гэж байна. Тэгэхээр тэр
одоо юу гэдгийг Америкта нь болохоор эмх амгалангийн юм гэх гээд авах дээр одоо ямар ч үчтэй. Яг нөгөө усны бурхан Энкитэй холбоотой байж болох юм тийм үү? За, эхлээд эхийг минь сулал гэвэл Кад руу Америктаг хараад эхийг нь суллан явуулав. Тэгээд Кад руу наадхаа надад хурдан өг гэвэл Гаруда Америктаг газар тавиад хүрдэхийн өмнө мөргөл үлдэх ёстой шүү гэв. Кад руу мөргөл үлдэх санаатай Америктагийн өмнө сөгдөөд бие угаана гэж байтал Индра бурхан гарч ирээд өчүүхэн амьтад та нар хэн болоод Тэнгэрийн эрдэнсийг олуулж ирэхээр ийм хүчтнийг илгээв. Одооноос та нар могоон төрөл мөнхөд жигүүртний хоол байхаар би шийдэв. Гэд аянга цахилгаан цахиж Индра Америктаг авч одвоо. За, Кад руу өвсөн дээр Америктагийн усны нэг тусал байгааг хараад бушуухан долоох гэж. Харин Коша өвс тэр байсан өвс нь Коша гэдэг өвс байсан байна. Тэр туслыг өөртөө шингээсэн тул хатуу болоод Кадругийн хилийг хоёр хэсэг хуваачсан гинэ. Тийм учраас одоо юу гэдгийг могоон хил хоёр хуваагдсан гэсэн юм энэ домогт байдаг байна. Энэ явдлаас хойш элдв могой жигүүртний хоол болдог болсон учиртай. За төгсөв. За тэгэхээр ийм одоо юу гэдгийг үлгэр домог байдаг байна. За өнөөдрийн үед нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.